Улсын 3 дугаар төвлөгийн судсан дорх онцлогын эмчилгээний төвийн төвөөс одоо энэ жил нэвтрүүлсэн хоёр шинэ технологийн тавхан танилцуулж байна. Энэ нь бол нэгдүгээр тархины хатуу хайсан дор хархаг цус хурааг урд нь бол нээлттэй аргаар эмчилдэг гэж оролдоод энэ бол бүрэн эмчлэгддэг вэ? Хүмүүс маань нас баралтаар төгсдөг юм хүн дэмгэг байсан. Үүнийг бол одоо бид нар тархины хайсны дунд артериар дамжиж ороод бүх суцуудыг бөгснөөр архаг цусан хураа үүсэхгүй ингээд тэр аажмаар шимдэж эмчлэгддэг ийм шинэ технологиг нэвтрүүлж байна. Хоёр дахь нь бол тархины артери венийн эмгэг сүлжээр буюу сацны гаж хөгжлийг урд нь бид нэр артери суцаар нь орж бөглж эмчилдэг байсан бол одоо энэ удаад бид нэр артери венийн одоо суцаар зэрэг оруулж хөрцөөр зэрэг орж одоо бүглэх эмчилгээг хийснээр одоо энэ тархины нээлттэй аргаар авах болцоогүй маш хүнд хэлбэрийн цус халдах аюултай ийм эмгэгийг одоо бүрэн төгс эмчилдэг одоо болсон ийм шинж технологи бид нэвтрүүлсэн. За тархины хайсан дор хархаг цусан хураа болон тархины артери венийн эмгэг сүлжээрл буюу энэ тархины суцны гаж хөгжил гэж энэ хоёр эмгэгийг бол дэлхийн одоо сүүлийн үед бол дэлхийн улс орнуудаар эмчилгээний хандлага болон энэ өвчний үүсэлт явц хүндрэл нь бол чиг хандлага эмчлэх чиг хандлага нь бол эрс өөрчлөгдөж байна. Ийм учраас одоо энэ шинэ эмчилгээний арга нэвтэрч байгаагаас өмнө одоо бид нар улсын 3 дугаар төвлөгийн судсан дорх онцлогын эмчилгээний төв дээр дээрх хоёр аргыг хийж хэлсэн. Эрүүл мэндийн яамны санаачлагаар манай эмнэлэгт нэгэн шинэ мис заслыг хийж эхэлж байгаа. Турк улсын эмчнэрийн тусламжтайгаар ризотомийн мис заслыг манай цайхнаас хийж эхэлж байна. Тархины саачлалтай хүүхдүүдийн 80 орчим хувьд нь булчингийн чангарал гэдэг хүнд хэцүү байдал үүсдэг. Энэ булчин чангараад ахаар яадаг гэхээр хүүхэд өөрөө хөдөлж явж чадахгүй болчдөг, хоол ундаа идэж чадахгүй, ярьж чадахгүй болчдөг. Тэрч байтугай одоо асаргаа сувилгаа хийхэд хүртэл хэцүү нөхцөл байдал үүсдэг. Энэ нөхцөл байдлыг бид нэр хөнгөвчлөх, сайжруулах үүднээс энэ ризотомийн мис заслыг нэвтрүүлж эхэлж байна. Энэ хагалгааг яаж хийдэг гэхээр нугаснаас салаалсан тэр хөл рүү явсан бусад мөчд рүү явсан мэдрэлүүдийг нь электрофизиологийн мониторын тусламжтайгаар хэмжиж байгаад тухайн одоо эмгэг сигналыг дамжуулаад байгаа. Тархины саачлалтаас үүссэн тэр сигнал дамжилтын алдагдлыг үүсгээд байгаа. Тэр нөхцөл байдлыг нь засаж өгдөг ийм мис засал хийдэг. Энэ мис заслыг хийхэд электрофизиологийн нарийн мэргэжлийн одоо эмч зайлшгүй байх шаардлагатай байдаг. Одоо манай энэ эмчээ бол бэлдээд эхэлсэн байгаа. Мислийн эмчнэр бол сургалтанд бол хамрагдсан байж байна. За мис заслын дараагаар нөхөн сэргийх чиглэлийн физик эмчилгээний хөдөлгөөн засал, ахуй засал, хил засал гэдэг олон нарийн мэргэжлийн эмчнэр үүн дээр нэмэгдээд ортопед гэмтлийн нөхөн сэргийх мис заслын эмчнэр хамтарсан баг одоо оролцож бүрэн эмчилдэг. Улсын 3 дугаар төвлөгийн чамар олон мис заслын тасгийн дунгийн суулгацын баг 2022 онд дунгийн суулгацын агуулгыг анх удаа өөрийн эмнэлгийн хэмжээнд анх удаага хийсэн. Дунгийн суулгацын агуулга гэдэг нь болохоор үнд хэлбэрийн дүлээрэлт таг дүлийн хүмүүст хийгддэг мис засал байгаа. Энэхүү агуулганы ерөнхий механизм нь болохоор тусгай суулгацыг гавл тархины ясанд суулгаж электродоор дамжуулаад дотор чихний дунгийн хэсэгт сонсголын мэдрэлээр дамжуулан тархинд импульс өгч сонсголын мэдрэлийг бол сэргээдэг ийм агуулга юм аа. Энэ агуулга нь болохоор хуучин нэлээд өндөр өртөгтэй хийгддэг учраас одоогоос 10 жилийн өмнө бол Монгол хүмүүс тэр болгон хийлгэж чаддгүй гадаад оронд цөөн тоогоор бичиж хийгддэг байсан бол 4-5 жилийн өмнөөс эхлээд эрүүл мэндийн даатгалаар санхүүждэг болсонтой холбоотой тохиолдлын тоо бол нэлийн ихсэн сонсголт дүлээрэлттэй таг дүлээрэлттэй хүмүүст бол боломж нэгдсэн ийм сайн талтай байгаа.
Манай улсын 3 дугаар төвийн зүрхний эмчилгээний засгийн хамт олон энэ жил нэвтрүүлсэн ололт амжилтаа та бүхэн танилцуулж байна. Нэгдүгээрт бид цусны зохиомжтой хэрэглэлтийн гүн хүргэлтийн нөхцөлд тархины согмол перфузийн доор гол судасны номыг хамарсан мэс заслын эмчилгээг одоо эх орондоо нэвтрүүлсэндээ одоо тун таатай байна. Уг эмгэг бол зүрх судасны өвчлөлийн дотор хамгийн өндөр нас оролттой, хамгийн их хүндрэл их дагуулдаг ийм эмгэгүүдийн нэг байдаг. Гол судаснаас зүрхнээс шахсан цус хамгийн түрүүнд тархи руу хүрдэг. Энэ тархи руу хүрж байгаа зам үүсэж байгаа тэр эмгэгийн гол судасны номын эмгэг гэж үздэг. Тийм болохоор энэ номыг хамарсан мэс заслыг хийхэд хүний биеийг бид нэр маш хүнд физиологийн өөрчлөлтөнд оруулах шаардлага. Яагаад гэвэл уг мэслийг хийхэд тархины урсгалыг зогсоож хийх шаардлагатай байдаг. Хүний тархины эс гэдэг бол 6 минутаас дээш цусан хангамжгүй болох юм бол 6 минутын дараа тархи бүрэн үхдэг ийм аюултай. Тийм учраас бид энэ тархийг мэс заслын үед гэмтээлгүйгээр бүрэн хамгаалах арга юу гэдэг вэ гэхээр энэ цусны зохиомжтой хэрэглэлтийн гүн хүргэлтийн нөхцөлд хүний биеийг гүн хүргэн 25-аас 28 хэм хүртэл хүргээд тэгээд тархи руу хүйтэн цустай цусны урсгалын тогтолцоог холбож маш их цусны зохиомжтой хэрэглэлтийн машинаар зөвхөн тархи руу цусыг шахаж тархины цусны хэрэглэлтийг тасралтгүй үргэлжлүүлэн уг одоо номын мэс заслыг хийх боломжийг олгодгоороо энэ мэс засал бол одоо зүрхний мэс хийдэж байгаа мэс ажилбаруудын хамгийн хүнд ажилбар тооцогддог ажилбар юм аа. 2022 оны 9 сарын 1-ний хүртэл бид нийт 5 тохиолдлыг одоо эх орондоо амжилттай гүйцэтгээд байгаа. Одоо эдгээр 5 тохиолдлын өвчтнүүд манай бүгдээрээ амьд сэрүүн ажил хөдөлмөрөөр эрхлээд одоо ингэж явж байгаа танилцуулга таатай байна. За 2 дугаар тохиолдол юу гэхээр гол судасны хавхлах хадгалах, гол судасны угийг хамарсан зүлхэнгийн үед гол судасны хавхлах хадгалах мэс заслын эмчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна. За гол судасны зүлхэн угийг хамрах гэхээр зүрхнээс гарч эхэлж байгаа хэсгээс гол судас ихэнхдээ зүлхэн болдог. Ингэхдээ юу гэмтдэг гэхээр гол судас гэмтгээс гадна гол судасны хавхлагт байгаа гол судасны уг дээр байгаа хавхлаг нь гэмтэж ажиллаж чадхаа байгаад хүний давшингуй явцдаа зүрхний дутагдалд оруулдаг. Сүүлийн 20-30 жилийн хугацаанд дийлэнхтэй бол хавхлагын бүтнээр химийн хавхлагаар солиод химийн судасаар гол судасаа сольдог ийм ажилбарыг хийдэг байсан. Энэ ажилбарыг бид сүүлийн жилүүдэд манай улсын баг өөрсдөө бие дааж хийж гүйцэтгэж байгаа. Харин энэ химийн хавхлагаар солилгүйгээр өөрийнх нь хавхлагыг хадгалж авч үлдэх энэ аргыг бид Люксембургийн их гүнд улсын зүрхний төвийн одоо мэс заслын багтай хамтран нийтдээ сүүлийн жилүүдэд 6-аас 8 тохиолдолд амжилттай гүйцэтгээд байна. Энэ жилийн хугацаанд бид гол судасны хавхлах хадгалах мэс заслыг нийтдээ 3-4 өвчтөнд амжилттай гүйцэтгсэн. За энэ ажилбарын давуу тал юу гэхээр гол судасны хэрвээ өөрийн хавхлагыг авч үлдснээр нэгдүгээр давуу тал хүний биед харийн хавхлаг байхгүй учраас цус шингэлэх хэмээн насаараа уух шаардлагагүй. Хоёрдугаарт химийн хавхлагыг хэрэглэхгүй байхаараа эдийн засгийн хувьд энэ мэс заслын одоо үр дүн эдийн засгийн хувьд харьцангуй одоо химийн хавхлаг сольж байгаа мэслээс харьцангуй бага. Гуравдугаарт нь өөрийн эд байгаа учраас өвчтний мэс заслын дараах нөхөн сэргэх хугацаа өөр байдаг. Эрдэмтэд судалж үзэхэд химийн хавхлаг сольсон бүлэг өвчтнүүдийг химийн хавхлаг сольгүйгээр хадгалж үлдсэн бүлэг өвчтнүүдтэй харьцуулан үзэхэд амьдралын чанар нь одоо энэ хавхлаг хадгалж авсан үлдсэн хүмүүстэй харьцангуй өндөр байгаа нь харьцангуй сайн байгаа нь одоо нотлогдож байна. Ийм учраас одоо дэлхийн зүрх судасны томоохон холбоодуудаас уг мэс заслыг одоо нэвтрүүлэхийг бас одоо зөвлөсөн байдаг. За улсын 3 дугаар төв эмнэлгийн зүрх судасны үндэсний төвийн зүрхний хэм судлалын төвөөс 2022 онд бид бол хүний сэтгэл зүйн байдлаас хамааралтайгаар зүрхний зохилтын суур тоог өөрчлөх чадвартай пейсмейкер суулгах эмчилгээг бол хийж эхэлсэн. За ер нь бол пейсмейкер суулгах эмчилгээг тус төвийн хамт олон 2012 оноос хойш өнөөдөр хүртэл хийж байгаа. За одоо хүртэл бол бид нар биеийн ачаалттай хамааралтайгаар зүрхний суур зохилтын тоог өөрчлөх чадвартай пейсмейкер суулгах эмчилгээнүүдийг бол хийгээд ирж исэн. За үүний зэрэгцээгээр автомат гормоор өөрийнхөө үйл ажиллагааг шалгах, тэгээ өөрийнхөө тохиргоог бүрэн хийх энэ боломжтой пейсмейкер суулгацуудыг бол хэрэглэдэг байсан. За тэгвэл 2022 оноос эхлээд тухайн хүний сэтгэл зүйн байдлыг үнэлдэг. Энэ үнэлгэн дээр тулгуурлаад зүрхний суур зохилтын тоог өөрчлөх ийм чадвартай пейсмейкер суулгацыг бол үйл ажиллагаанд нэвтрүүлээд хэрэгжилж эхэлсэн байгаа. За энэний гол ач холбогдол нь юу гэхээр ялангуяа өндөр настай улсууд дээр хөдөлгөөн багтай энэ хүмүүс дээр
төрөл бүрийн сэтгэл санааны өөрчлөлтийн үед бол зүрхний зохилтын тоо өөрчлөгдөх шаардлагатай байдаг. Тэгвэл зөвхөн биеийн одоо хөдөлгөөнийг мэдэрдэг аппаратууд маань бол энэ өөрчлөлтийг мэдрэх чадваргүй. Тэгээ энэ тохируулж одоо зүрхнийхээ зохилтын тоог өөрчлөх ийм боломжгүй байсан. Тэгвэл энэ шинэ төрлийн технологиуд маань болохоор тухайн хүний сэтгэл зүйн байдлыг үнэлэх, сэтгэл хэд гутарсан, эсвэл хэд хөөрсөн ч гэдэг юм энэ тохиолдлуудад тааруулаад зүрхний зохилтын суурь тоог бол нэмэх, бууруулах гэх мэт энэ өөрчлөлтийг бол өөрөө хийх ийм боломжтой болсон байгаа. 2022 онд бол тус суулгац эмчилгээг нийт 30 гаруй эмчилгээ хүчид хэрэгэлсэн. За тэгээд эдгээр өвчтнүүд маань бол харьцангуй биеийн байдал доктортой. Тэгээд сэтгэл зүйн одоо өөрчлөлтийн үед зүрхний зохилтын тоог докторжуулж байгаа байдлууд бол хэвээ. Ингээ хяналтандаа эмчилгээгээ үргэлжлүүлээд амжилттай явж байна.